Fake positivity. Хуурамч эерэг байдал. Би үүнийг үнэхээр ойлгохгүй байлаа. Өөрөө өөртөөгөө ажиллаж эхэлж байгаа буюу сүнслэг байдал руу гүн татагдан орж байгаа хүмүүсийн хувьд ч ихсэн энэ бас нэг асуудал болдог байхаа гэж бодож байна. Учир нь юу вэ гэвэл ихэнх одоо өөрийгөө хөгжүүлэх ном, материалууд дээр эерэг бодол сэтгэлгээтэй бай гэж олон давтамжтай гардаг. Гэвч үүнээс миний ойлгосон зүйл бол бүх зүйл долгион давтамжийн хуулиар явдаг. Хэрв таны долгион давтамж өгсөн та аз жаргалыг мэдэрсэн бол энэ хизээ нэгэн цагт унана. Тэр унах үед нь бид нар өөртөө үнэн байх шаардлагатай. Fake positivity буюу хуурамч эерэг байдал нь сөрөг байдалтайгаа яг ижилхэн үр нөлөөтэй юм байна. Яагаад вэ гэхээр үргэлж бид нарыг жинхэнэ төлөвөөс минь холдуулж байдаг. Хуурамч байдлаар эерэг байна гэдэг нь бид өөрсдийн жинхэнэ яг одоо байгаа төлөөсөө зүхтааж байгаа гэсэн үг. Миний хүүхдийн инээд үргэлж надад аз жаргалыг өгөх ёстой юу? Заримдаа надад яш ихтэй санагдаж болно шүү дээ. Би ууртай, стресстэй, өлсөн, ядарсан байж болно те. Харин тэр үедээ миний дургу өрөөд чимээгүй болоосай гэж бодсон маань миний үнэн бодол мэдрэмж байсан. Гэвч fake positivity буюу хуурамч эерэг байдлыг өөртөө авчрах гэж оролцсноороо би өөрийгөө буруутгаж тэрхүү өөрийн үнэн жинхэнэ мэдрэмжээсээ зүхтааж эхэлсэн. Үнэн дээр бид нар өөрсдийн үнэн жинхэнэ мэдрэмжтэй тулаад эхэлвэл түүний цаадах илүү гүн учир шалтгааныг олж өөрийгөө гүн түвшинд ойлгож чаддаг.